Хоёроо өглөөний цайг уухгаа бэлдэж байна. Энэ бараг ховор өглөөний цай. Бэлгэний нөхштэй. Юу атартлахтай. Үгүй энэ чи солонгос тоор юм байгаа зү. Энэ бэлгэний нөх шиг чи харуулж энэ солонгос байхгүй. Байхгүй. Тэгээ борц миний юм байна. Солонгос би солонгос бэлгэний нөх байхгүй. байдаг шүү дээ ийм батлж байгаа. Тавхатлаа. Нэрээ. Нор хөдөлж юу монголчууд аа. Энэ аим хөдөлж юу. Жидвэл дарааны бэлгэний нөх надад аваад ирээ заа. За болчлаа. Энд мөрөд жоохон да энийг иддэг гэсэн нэ. Тэгээ энэ амар гоё. Гадаа амар гоё. Өнөөдөр 5 сарын 5 хүүхдийн баярын өдөр. Тэгээд наа баярлуулахаар мах авахаар юу мах идэхээр явж байна. Тэр өнөөдөр гэрээс гарсангүй. Өдөржин гэртээ байцаагаад халт гарангаа алдаад мэрэгдээс олж миний уур хүрээд байсан. Дагаад аим гоё. За бид хоёр одоо хоолоо идчихээ гэрлэгээ ирж байна. Амар гоё юмсан. Мэбэ. Би наад шүү. Чи яах гэж байна вэ? Хүнсээ аваад лэгвэн. Би ингээд яг мэрэгттэй явж байхдаа хүнсээ авахаа мартчихад дандаа ажилтаа хэвцэн. За хүнсээ авъя гэж бодоо. Тэгэл өөрөө амар юм хүнд юм байна. За би таадаг юу авснаа харуулъя. Киви авсан. Ийм 2 ятаа киви. Нийтдээ ингээ 10 ширхэг. Тэнгүүдээ киви одоо өдөр болгон нэгийг идэж байгаа. Яагаад идэж байгаа гэхээр киви ургийн усыг цэвэрлж өгдөг гинэ. Тэгээд дээрэс нь одоо би ингээ селтер явсан. Тэгээд селтерээ аваад нөгөө ногоо смутиг хийж өгье гэж бодоод. Тэгэхгүй бол нөгөө арьс ойр дайгуу жоохон муухай болоод байгаа. За тэгээд өөр нөгөө шар жимсээ авсан. Энэндээ их төвтэй. Ингээ хоёр авсан. Ингээ хямдарсан юм жоохон ингээ хаталцаалахаар тэгээд арилгаа идчихүүлэх айгүй юм чинь гэж хямдарснаас наавчсан. За тэгээд гуйлаа авсан. Өнөөдөр хараа пиршгэж иддэм гэж бодоод. За тэгээд тарга авсан. Таргач йогурт. Яа тэгээд хамгийн хүндэс минь ахаа өндөг авсан гэж байна. Баярлалаа. За юу авсан бэ? Алим авсан. Алим аяг үнэтэй юм аа. Одоо ингэж тийш энэ чинь ингээд 7 ширхэг алим байгаа байхгүй юу? 7 ширхэг нэг 10 махсанд 11 мах гэж байгаа байхгүй. Аа. Тэг яг смутинд дэй гэж бодоо. Тэгээд өгөрцөө яг хэмд 1000 гэж хэлж байгаа юм. За тэгээд сонгоо. Энэ сонгоон чи ингээд нэг 2000 гэдэг. Яг энэ март зарим юм хэмхэн зарим нь тэгэл за нэг тунаа авсан хаяа бас тунаа идэхэд байдаг. За ингээд болоо. За хөргөчөө янзлээ.
За өнөөдөр хөрөгчөнд хийжлээ манай хөрөгч нэг иймэрхүү. Тэгээ энэ ингэ чансан өнгө байхгүй юу. Тэгээд энэ болохоор миний хийсэн боолдог. Тэнгүүтээ энэ болохоор манай Шарман нэг шалтай хийдэг. Тэгээ манай Шарман надаа үгүй. Тэгээд энэ гоё ааруултай. Тэгээ илгэний нөх шогсоохгүй. Тэгээд энэ нөхшинд 2 өчигдөр үлдээсэн. Тэгээ энэ би нөгөө байцны салат хийсэн. Тэгээд мэргэд болохоор идэхгүй хам би ч гэсэн өөрөө нэг идэхгүй энэ баг ингэж хаягдах юм шиг байна дөө. Одоо энийгээ сайхан жижиглж хэрчээд баг энэ хэсгийг нэг хэрэглэгддэг байхгүй энийг ингээ хайчтай юм байлаа. Тэгээд энэ одоо юу гэвэл ишийн хэм үү? Энэ хэсгийг хэрэглэдэг. Тэгээд жоохон ингэж смутиндээ хийдэг байлаа. За ингээд хэрчээд тэгэнгүүт ингээд нэг хүнсний урд нь тэгээ өргөчөндөө ядгалаад тэгээ нэг жоохон нэг смутиндээ нэг энэ хавцаа юм уу? Би нөгөө хурц ууж чаддаг болохоор энэ хавцааг хийгээд уучтыг. Эдрийгээ бүгдээ сайхан миксертэд энэ өгөрцийн тал айлам, киви, тэгээ саяны селери, тэнгуүтээ энэ нөгөө надад кел гээд урамлын унтаг хөлбөр нахгүй эндээс нэг тал халбах ч юм уу нэг халбаа хийгээд тэгээ устай сайхан миксертэй уучна. За тэгээ юм боллоо. Яг next-ка. Тэр ирчлээ. Жимээ таашаад бабл ти авч уух гад байна. Бүр өчигдрөөс аж бабл юмсан. За нэг ихтэй ирлээ. 2 гэж гараад 5 гэдэг ихтэй ирлээ. Би сая бухан зугаа ороод тэгээ витамин авлаа. Ингээд яан тэнд бас үтэй. Яан тэнд ч надад байгаа дөө. Энэ тасын болохоор бас өвчин. Нөгөө ингээд тэгээд энэ болохоор төмрийн бэлтгэл гэсэн өдөрт нэгийг уухатлаа. Энээс 3 хэрцгийг өгсөн. Тэнгүүтээ энэ ч нэг юм тайлбар өгөөд 24-28 хоногтоо дахиад ирж нэгийг авч болно. Тэгээ 34 хоногтоо дахиад бэлэг өгөх гэж хэлсэн. За сайхан хушрыг гэж бодлоо. Манайд заяа яг 5 ил мах сар гарах хүрхгүй шүү дээ. Ягх махны хэрэглээ өндөр байна. Хушрыг гэж чинь бажаалт үзэж байна. 미리암한테 더 이상 Тэгээд энэ хэсгээр ингэж жоохон сэхтэй ч эхлээд таш бах юм. Энэ минийгээр сая маск тавьчаад тэгээ би ингээ маскныхаа төснөдөр ингээ хүзүүндээ ингээ тавьчихдаг байхгүй. Тэгээ ер нь нүүрэндээ яг юу төрхөн тэрийгээ гарандаа үлдснэг ингээ хүзрүүгээ ингээ төрхдөг тийм юутай болцсон туршилтаа болцсон. Тэгвэл хүзүү ер нь бол амар амархан өвчлөгддөг. Тэгээ одоо би ихэнхдээ ингээ гэртээ ингээл доошоо хараад ингээ уцаа орлоод болохоор хүзүүр 8 амархан өвчлөгдөх гэдэг байгаа. Тэгэхээр хүзүүний өвчлөгөө давхарсаа ихгүй бол. Өглөөний минь. За одоо өглөө 7-ны цаг. 7-ны цаг гинэ. 7 цаг болж. Тэгээ өглөө мэрэгдэг гаргаж өгнөгээ басаад тэгээ шууд замсаа гараад гараад ирлээ. Өглөөний сэрүүн талхал бүр гоё. Голын үнэр чимээ бүр найс шүү дээ. Жохон махтай энэ дасгалын төхөөрөмж байгаа шүү дээ. Тэгэхгүй яг энэ хоёрт ингэж хүлээж жагаад өөрөө ингэ садлуулдаг шүү дээ. Яаж дагцаараас авч унчааг. Яа. За буцаад харъя да. Нэг 40 минут 50 минут хэрэгтэй алхлаа. Манай найз над руу төрснийхаа дараа тэгээд хэрэгтэй үлдсэн юмнуудаа над руу явуулсан гэсэн юм их. Йоо баярлаа. Бүгд ном. Би чихрийн яасан. Сая энд чихрээс нь чичээ авчлаа. Энд ингээ чихэр Монгол чихэр яваа. Бүр юм.